хүн ам, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт судалгааны хүрээлэнгийн түүх нь 2009 онд хөдөлмөрийн төв биржийн судалгааны газар, 2016 онд байгуулагдсан үнэлгээ мэдээлэл арга зүйн төв гэсэн 2 байгууллагаас ихтэй. Түүхийн он цагийн нөхцөд 2 байгууллагын нэр, харьяалал өөрчлөгдсөөр 2022 онд засгийн газрын 251-р тогтоолоор нэг байгууллага болж, улмаар 2025 оны 5 дугаар сараас хүн ам, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт судалгааны хүрээлэн эрдэм шинжилгээний байгууллага болж ажиллаж байна. Бид хөдөлмөрийн эрхлэлт, хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөрийн аюулгүй байдлын судалгаа шинжилгээ хийх, хөдөлмөрийн зах зээлийн дунд болон урт хугацааны таамаглал, бодлогын зөвлөмж боловсруулах, нийгмийн хамгаалал, халамжийн үйлчлэгээний чанар хүртээмж, хүн ам, гэр бүлийн хөгжлийн бодлогын судалгаа шинжилгээ хийх, салбарын хүний нөөцийг хөгжүүлэх, албан хаагчдыг чадваржуулах, мэдлэг ур чадварыг дээшлүүлэх, салбарын их өгөгдөл, мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлж, их өгөгдөлд суурилсан бодлогын шинжилгээ хийх, зөвлөмж боловсруулах, үндэсний ажил мэргэжлийн ангилал, тодорхойлолт, стандартыг хөгжүүлэх, түүний удирдлага зохицуулалтыг хангах үндсэн чиг үүрэгтэйгээр нийт 67 эрдэм шинжилгээний ажилтан албан хаагчдын орон тоотой ажиллаж байна. Манай байгууллага Монгол Улсын засгийн газрын 2025 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн төсвийн байгууллагыг өөрчлөн байгуулах тухай 246 дугаар тогтоолоор үүсгэн байгуулагдсан. За бид гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын салбарын хүний нөөц, үндэсний ажил мэргэжлийн ангил тодорхойлолтыг олон улсын түвшинд хөгжүүлэх, зам нотлохоо их өгөгдөлд суурилсан судалгааны эрдэм шинжилгээний тэргүүлэх байгууллага болон хөгжих зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна. Манай судалгааны баг Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого Алсын хараа 2050 болон Монгол Улсын засгийн газрын 2024-өөс 2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан дараах зорилтуудыг хэрэгжүүлэх чиглэгдсэн нотлохоон суурилсан судалгааны үр дүн, зөвлөмжөөр бодлого тодорхойлогчдыг мэдээллээр ханган ажиллаж байна. Үүнд хөдөлмөрийн зах зээл дээр эрэлттэй, ирээдүйн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох мэргэжлийн чиглэлээр хүний нөөц бэлтгэх, хөдөлмөрийн зах зээлийн нээлттэй, нэгдсэн цахим мэдээллийн систем бий болгох, мэргэжлийн үндэсний хүрээг тогтоох, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэрийг хангах, салбар бүрийн мэргэжлийн холбооттой хамтран мэргэжлийн үндэсний хүрээг тогтоож хэрэгжүүлэх, оновчтой, үр ашигтай, хэрэгжих боломжтой бодлогын хамгийн чухал үндэс болсон баримт, нотолгоо, шинжлэх ухаанд суурилсан судалгаа, шинжилгээ, мэдээллийг хөгжүүлэхэд өндөр хөгжилтэй орны сургалт судалгааны байгууллагуудтай хамтын ажиллагааг хөгжүүлэх, их өгөгдөлд суурилсан судалгаа шинжилгээний сүүлийн үеийн арга зүй, аргачлалыг нэвтрүүлэх, үндэсний ажил мэргэжлийн ангилал ба тодорхойлолтыг олон улсын түвшинд хөгжүүлж, салбарын сургалт судалгааны тэргүүлэх байгууллага болох нь бидний ойрын зорилт юм.